Оройн төргийнх үзэгчтэй 2 дугаар суваг телевизийн ярилцах танхим нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн ярилцах танхимын зочноор зам тээврийн яамны замын барилга үйлдвэрлэлийг хэлсэн дарга Бацуур оролцож байна. Танд оройн төргий. Тэгэхээр цаг үеийн шинжтэйгээр та бидний яриа одоо ажил хэрэгж байдалтайгаар эхлэх нэ. Тэгээд ойрын өдрүүдэд ер нь автозамын явцын талаарх мэдээллүүд хамгийн их анхаарал татаж байна л да. Энэ жилийн тухайд гол онцлог нь одоо улсын төсвөөс үү, гадаадын зээл хөгжлийн банкнаас үү гихчлэн одоо санхүүгийн их усүртэй холбоотойгоор олон нийт илүүтэй их анхаарал тавьж байна. За мөн бүтээн байгуулалтын ажлын маань бас гол ноён нурууны зам барилгын ажил дээр тогтож байгаа болохоор аргагүй маа. Тэгээд эхнийхээ асуултыг одоо орон нутгийн чанартай автозам гэж бидний ярьдаг. Энэ онд аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох одоо автозамуудын ажлын явцаас эхлэе гэж бодож байна. За энэ жилийн үед бол автозамын салбарт 1880 км автозамын барилгын ажил хийгдэх төлөвлөгдсөн. За үүнээс 1600 км он дамжин хэрэгжиж байгаа. За шинээр 200 гаруй км замын барилгын ажил эхэлнэ. За үүнээс 189.7 км зам нь Аз хөгжлийн банкны өнгөлтөө зээлийн хөрөнгөөр хэрэгжихээр ингээд төлөвлөгдсөн байна. За аймгийн төвүүдийг холбох замын барилгын ажлын хүрээнд бол бид энэ жил 6 аймгийн төвийг холбохоор зорилт тавьсан. За үүнээс бол завхан гоолтой аймаг нь өнөхөр холбогдож чадхааргүй болсон байгаа. За үлдсэн 4 аймгийг холбох ажлын хувьд бол одоо Өмнөговь аймаг гэтэл одоо 9 сарын сүүлчээр бид энэ Өмнөговь аймгийн ажлыг холбож дуусгах зорилт тавиад байна. Одоо бол өнөөдөр 133 км зам дээр барилгын ажил явагдаж байгаа. За үүнээс 96 км замын ерөнхийдөө асфальтын гучлалтай ажил нь үлээдээ дуусчаад байна. Одоо цаана 37 км зам үлдсэн. За энийг бидний тооцоо төлөвлөж байгаагаар бол 9 сарын сүүлээр Өмнөговь аймаг банк нийслэлтэй хатан гучлалтай замаар холбогдох нэ гэж үзэж байгаа. За хоёр дахь аймаг нь Хөвсгөл аймаг байгаа. За Хөвсгөл аймаг дээр нийт 253.3 км замын барилгын ажил хийж байгаа. За үүнээс 79 км зам нодон дууссан байгаа. Мөрөнгөөс тариалан чиглэлийн зам байж байгаа. За үлдэж 174.3 км замаас нийт 67.9 км зам асфальтын гучлалтай ажил хийгдсэн. Одоо цаана 106.4 км замын ажил явагдаж байна. За Хөвсгөл аймгийн хувьд бол за тэр Булган аймагт болсон юм дээр харсан байх тийм ээ. Их Монгол барилга гэдэг нэг компани 25 км замын ажил жоохон муу явж байгаа гэсэн юм гарсан. За тэр бол бидний хугацаатай үүрэг даалгавар өгөөд ажлыг ингээд эрчимжүүлээд явж байна. За ямар ч гэсэн том хөнгөч нэмээд татсан. 9 сарын 30 буюу гэрээд хугацаанд дуусгах гэсэн зорилттой байна ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ Их Монгол барилга компанийн хувьд бас нэлээд анхаарал татчихсан л да, төсөв төртөг хүрэхгүй байна гэсэн шаардлага тавьсан байлээ, шалтгааныг хэлсэн байна лээ. Тэгэхээр энэ одоо ямар учиртай юм бол төсөв төртгийн хувьд бол одоо ийм шалтгаан гаргахгүй байх гэдгийг одоо засгийн газраас мэдээлж ирсэн шүү дээ. Тий. За ер нь бол 2013 онд бид зам барилгын ажлын гэрээнүүд бүгдийг байгуулсан. За энэ хүрээнд л 1 км-т бид 500-535 сая төгрөгөнд тооцоод ингээд гэрээгнүүдээ бүгдийг энэ чинь дандаа шууд гэрээгээр байгуулагдсан замууд байгаа тийм ээ. За ингээд явсан 14 он өнөөдөр барилгын ажиллаараа хараахан дуусаагүй байгаа. Гисэн хідэж бас долларын ханш өссөнтэй холбогдуулаад манай нөгөө гол бүтээгдэхүүн болох битум маань импортоор авдаг тийм ээ. 100% импортоор бид нар авдаг. Тийм болохоор бас энийгээ дагаад харьцангуй бас нэг төгрөг өсөх магадлал гарч байгаа. За энэ дээр бол бид нар шууд зам барилгын ажил өссөнтэй холбож тавьж байгаа юм биш. Материалын өсөлт энэ төр дээр танай асуудлаа гаргаа юмнуудаа тавиа гэсэн юмнуудыг автозамчтай холбоогоор дамжуулаад энэ компаниудтай холбоотой явж байгаа. Тэгэхээр HKB компанийн тухайд ямар учиртай юм бэ? Одоо бас өнгөрсөн 10 сард улсын комисс ажлыг нь хүлээж аваагүй. Тэгээд өөрийнхөө хөрөнгөөр одоо замын тэмдэглэгээнийх ажлыг бид нар гүйцээх нэ гэсэн ойлголттой байсан. Гэтэл одоо HKB гэдэг тэр компани маань хөрөнгөөр гарах юм байлээ л дээ. Өөрийн хөрөнгөөр хэм манайхан эхэндээ бол одоо Монголын хөрөнгөөр эсвэл одоо төсвийн хөрөнгөөр энэ ажлыг гүйцээх нэ гэж бодсон юм л да. За тэр мөрөн тариалан чиглэлийн 79 км зам бол нодон 10 сард барилгын ажил дууссан. За тэгвэл 10 сарын сүүлээр дууссан учраас бидний нөгөө нэг техник ажилтны төвшин тогтоох баг маань чанар байдал дүнлэгээ өгөх баг маань ажиллаж амжаагүй. Ягаад гэхээр нөгөө сэрүү ороод гасах температурд орж байгаа нөгөө нэг хэмжилтүүд маань худлаа гардаг. Тийм учраас нодон бол бид нар хүлээж аваагүй. За энэ жил бага хэмжээний засвар тэмдэглэгээ юмудаа засаад тэгээд техник ажилтны төвшин тогтоох багыг одоо ажиллуулахаар ингээд төлөвлөж байгаа. Одоо багын дүгнэлттэй чанар байдлын үнэлгээ сайн гарах юм бол улсын комисс хүлээж авна.
Тэр тэмдэглэгээний хувьд бол тэр ерөөсөө өөрийнх нь компани тооцсон тэр гэрээ байгуулсан дотор багтсан үнэлгээ байгаа. Тийм учраас тэргээр хийх хэрэгтэй. Энэ маань бол Монголын компани юм байлээ шүү дээ, тийм ээ. Хөрөнгө оруулалт нь хятадтай болох. Тий, 100% хятадын хөрөнгө оруулалттай Монголын аж ахуй нэгж. Тэгэхээр энэ байгууллагын тухайд бол ажлын асуудалгүй дуусгах гэсэн итгэл танд байна уу? Байна. 79 бол дууссан. Наан 88 км зам нөгөө нэг Солонгосын Pixoc гэдэг компани гэрээ аваад ажиллаж исэн зам байгаа. За үүнээс бид нэр 2013 онд 40 км-ийн салгаад HKB компанитай гэрээ байгуулж ажилласан. Гэрээг нь цуцлаад одоо тэр 40 км-ийн салгаад HKB-тэй гэрээ байгуулад 48-нд Pixoc компанид үлдээсэн байсан. Тэгэхдээ энэ жил бас нөгөө Pixoc компани санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орсон. Тийм учраас бид гэрээг нь цуцлаад 48-ыг үргэлжлүүлээд HKB компанид нөгөөсөн байгаа. За ер нь эхний 40 км замын ажил бол харьцангуй их сайн явж байгаа. Одоо 15 км замын асфальт ивсэн байна. Энэ бол 8 сарын 30 гэдэг гэрээндээ бол ашиглалтанд оруулна гэж байгаа. За хоёр дахь 48 км замын барилгын ажил бас нэлээд эрчимтэй явж байгаа. Харьцангуй энэ 7 сар гараад гэрээ байгуулагдсан ажил байгаа. Нэлээд эрчимтэй явж байгаа. 10 сарын 30 гэсэн гэрээтэй байгаа. За энэ хугацаанд ямар ч үсэн дуусах зорилттой байдаг ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын маань их ажилд одоо аль болох гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд орж ирж байгаа. Үүнийг бас буруутгах биш, харин ч сайшаах учиртай юм байна. Гэхдээ Монгол ажиллах хүчнийг авах талаар нь та бүхэн ер нь ямар шаардлага тавьж байгаа вэ? Бас засгийн газрын тэр хутга өндөрт болсон хуралдааны үеэр энэ талаар зарим мэдээллийг сонсож байхад бол одоо зарим гадаад ажилчдыг буцаах монгол ажилчдыг нэмэгдүүлэх талаар анхаарч байгаа гэж сонссон. Гэхдээ үүнийг жоохон ямар зохицуулалтаар хийж байна? Бид ер нь орон нутгаас ажиллах хүч авах зохицуултыг бол гэрээнд нь тусгаж өгдөг. Нийт ажил хэсгийн 30-аас доошгүй нь орон нутгийн Монгол ажиллагчид байх хэрэгтэй. За Монгол компаниудаа бол орон нутгаасаа ийм тооны ажилчид авах хэрэгтэй гэсэн үг гэрээнд тусгаж өгч байна. За харьцангуй замын ажил явагдаж байгаа газрууд бол орон нутгаас ажиллах хүчийг маш ихээр авч ажиллуулж байгаа. За тэгэхдээ бас төдийлөн ажиллах хүч маань олдож их муу байна. Зарим нэг улсууд нь бас хаяа явждаг ийм проблемтай асуудлууд их гардаг. Тэгээ яг мэрэгжлийн бас байдаг тийм ээ. Иймэрхүү асуудлууд их. Тэгэхдээ ер нь харьцангуй орон нутгаас ажиллах хүч авч тэднийг сургах ингэх асуудлууд л явагдаж байгаа. Олон жил одоо энэ замын ажилд одоо эдийн засгийг хүнд хэцүү үед тэр одоо сайн байхад нь ч гэсэн ер нь одоо өнөөдрийг хүртэл зүтгэсээр ирсэн насны зам, нарны зам гэдэг олон компаниуд байна шүү дээ. Тийм ээ, одоо бас олон нийтийн танил болсон. Энэ замуудын тухайд бас тодорхой хэмжээнд давуу эрх эдэлдэггүй. Эсвэл одоо эдийн засгийн ямар нэгэн хөшүүргийн аргаач гэдэг юм уу, засгийн газраас дэмжлэг үзүүлэх тийм явдал бий байхгүй л дээ. Ер нь харьцангуй гэрээ байгуулад ажиллаж байгаа бүх компаниуд маань адилхан тэгш хэрэгтэй. Ингээл явж байгаа. Бид нар хөрөнгө оруулалтанд заах насны зам энэ тэр манай нөө хуучны том компаниудын хувьд өмнө нь бас урт уртаар нь олон километр зам авцсан. Тийм ээ. Тэр нь 10, 11, 12 оны гэрээтэй ажлууд байгаад байдаг. Тэр үедээ байсан нэг өртөг маань 12, 13 онд гэрээ байгуулахад л шал өөр харьцангуй юунд гарч ирж байгаа, зүрхнүүд гарч ирж байгаа. За энээсээ шалтгаалаад бас нэг барьж чадахгүй асуудлууд байна. Хоёрт нь бол бид хэрэв хугацаанд барьж дуусгана гэсэн бол тэр гэрээнийхээ дагуу дуусгах ёстой. Дуусгаж чадахгүй тохиолдолд нөө алтан гэн ганц юмнуудад төлөөл ингээл явуулна. Зориуд дуусгахгүйгээр дараа жилд нь одоо төсөв төртгөө нэмж оруулж ирдэг тийм явдал байна уу? Төсөв төртөг нэмэх асуудал бол ер нь бараг байхгүй. Зүгээр бид нар нөө нэг ханшийн зүрөө гараад янз бүрийн үнийн зүрөө гарсан гэдэг утгаар нь үнийн зүрөө олох асуудал бол тусдаа яригдаж засгийн газар орж шийдэгдэх асуудал. Тэгэхээр төсөв төртөг нэмэх асуудал бол байхгүй шүү дээ. Хоёр ижил компани нэг одоо чиглэлийн замыг хувааж авлаа гэж одоо хоёр гэлтгүй одоо 2 3 компани авч болно л да тийм үү. Гэхдээ чанарын ялгаа гараад байдаг. Цуцааны менеж гэх юм уу. Энэ талаар ямар одоо тэгштэл хийх боломж байна? Ер нь 2012 оноос эхлээд бол манай зам тээврийн яамны барьсан бодлого бол ерөөсөө л энэ зам барилгын өдөр тутмын тэр газар дээрх хяналтыг хөндлөнгийн бие даасан компаниар гүйцэтгүүлэе гэсэн бодлого барьж байгаа. Тийм ч учраас бид нар 12, 13 онд байгуулсан бүх гэрээнүүдээр дамайн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт явж байгаа гэрээнүүдээр бүгдэн дээр нь бие даасан хөндлөнгийн зөвлөх компаниудыг ажиллуулж байгаа. За энэ маань юу вэ гэхээр хуучин бид нар автозамын төвөөс газраас нэг 2 3 хяналтын инженер очиж ажилладаг байсан бол өнөөдөр бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Энэ баг маань бол яг өдөр тутмын хяналтаа тавиад нөө зураг техникийн шаардлаганд дагуу хийж гин үгүй гэдэг. Өдөр тутмын хяналтаа тавиад зөвшөөрлөө өгөөд тэгээ зөвлөгөөгөө өгөөд ингээд явж явах хэрэгтэй. За яг харьцангуй бас нэг янз бүрийн эвдрэл гэмтлүүд бас гарч байгаа асуудлууд байгаа. За энэ бол нэгт технологийн зөрчил гаргаж байна. За энэ бол зөвлөх компаниудын хариуцлага, гүйцэтгэгч компаниудын хариуцлагатай холбоотой асуудлууд байна. За энэ технологийн зөрчлийг өөрсдөө хөрөнгөөр бүрэн засварлаж байгаа.
За хоёр дахь гэмтэл бол энэ хүн таацын тээврийн хэрэгсэл гэдэг маш их явж байна л да. Одоо өнөөдөр бид нар жилийн 4 улирал болгон хөдөлгөөний эрчмийн тоолгон судалгаа хийдэг. Энэ дээрээ бид нөгөө тээврийн хэрэгслийнхаа бүрэлдэхүүн анализ хийж явдаг л да. Одоо бол харьцангуй энэ хүн таацын тээвэр, ачааны тээврийн хэрэгслийн эзлэх хувь нь маш их болсон. Тийм ч учраас бид нар энэ замаа хамгаалах үүднээс готойруулаад 5 бүх ажиллаулж байгаа. За мөн замын үүд дээр бас шинээр нэг бүх ажиллаж эхэлж байна. За энэ 6 бүх л бид нар сая сайдын тушаалаар журмаа баталж аваад одоо ингээд ажилд нь гаргаж байгаа. За ер нь бол ингээд жигдэрээд ингээд ажилд явах байх. Ингээд ирэхээр замын үүд дээр ажиллаж байгаа пүүн дээр ихтэл одоо өчигдөр өнгөрж байгаа машин дээр ихтэл 83 тонны бүрэн жингээр 83 тонтой тээврийн хэрэгсэл явж байгаа шүү дээ. А тэгтэл манай Монгол улсын стандартаар болохоор бүрэн жингээрээ 6 нэглэгтэй тээврийн хэрэгсэл 44 тонн байх хэрэгтэй. Ачаад байгаа. Тэгэхээр нэг дахин гэтсэн учраас энэ мань зам хэвдлэг бас нэг нөхцөл. Тэгэхээр олон нийт өнөөдөр юун дээр илүү хяналт тавьж байна вэ гэхээр хөгжлийн банкны санхүүжилттэй. За мөн одоо гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр баригдаж байгаа замуудад илүүтэй анхаарал тавьж энийг одоо аль тендерээр ямар тогтвор шийдвэрээр аль компанид хуваарлж авах чанар нь ямар байна вэ гэдгийг анхаарч байна л да. Яагаад гэвэл энэ маань одоо өндөр хүүтэй мөнгө гэдэг дээр асуудал төвлөрч байгаа. Тэгэхээр энэ замууд дээр тогтож яриа л да. Тухайлбал одоо халзан бүрэгдээ солонготын давааны чиглэлийг мөрөн тариалан гэхэд за зарим нь та бид ярьчихсан байна. Мандалгүй далан задгаад чиглэлийг тэгчлэн энэ замууд дээр одоо санхүүгийн хяналт аудитын асуудлыг яаж тавьж байна вэ? Ер нь бол энэ гүйцэтгэгчийг сонгон шалруулах асуудал бол хөгжлийн банкны төр жаргамд авах бид нэр шууд гэрээ байгуулах сонгож байгаа. Гэхдээ бид нар шууд гэрээ байгуулахдаа зүгээр шууд сонгож байгаа юм биш. Хуулийнхаа дагуу дотор нь сонгон шалруулалт хийж байгаа. Тусдаа ажлын хэсэг гарсан. Тэрүүгээр бүх компаниуд оролцох эрхийг нээлттэй их шангаж байгаа. Тэр дотроос сонгон шалралтаа хийгээд эхний ээлжинд юмудаа сонгоод тэгээд хөгжлийн банкнуудаа төвсөлтсөнийхөө үндсэн дээр гэрээгээ байгуулж явж байгаа. За яг тэр хяналтын хувьд бол наад дээр бол яг бие даасан зөвлөх компаниуд хяналтаа ажиллаж байгаа. За санхүүгийн хувьд бол бид нэр хөгжлийн банк маань өөрсдөө санхүүгээ хариуцж байгаа нэгт. Хоёрт нь хийсэн ажлын гүйцэтгэл баталгаажуулах асуудлууд бол газар дээр ажиллагаа зөвлөх компани баталгаажуулж ирнэ. За мөн дээрээс нь манай яамдаа санхүү хөрөнгө оруулалтын хэлцмэн тэрийг хянаж байгаа. За зам руу бол бид нэр аль болох ойрхон явж очиж энэ хяналтуудыг хийхийг зорддог. За дараад нь тэр хөгжлийн банкнаас гарч байгаа мөнгөн дээр бол аудит юм ордог баг тийм. Аз хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлж байгаа замуудын тухайд тухайлбал тэр ховд Баян уулгийн чиглэлч гэдэг юм уу. Одоо энэ замуудын тухайд тендер нь ер нь яаж вэ? Аз хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа замууд бол тухайн санхүүжүүлэгч байгууллагын журмын дагуу сонгон шалралт хийгддэг. Манайх ч гэсэн одоо энэ хөгжлийн банкны журмын дагуу сонгон шалралт хийж байгаа шүү хөгжлийн банкных дээр. Тэгэхээр яг гадаадын улс орнуудын Аз хөгжлийн банк, Германых байна, адилхан Кувейт байна. Бүгд яг өөрсдийн сонгон шалруулах журамтай тэрнийхэн дагуу сонгон шалралт хийгдэж явдаг. Тэр нь бол нэлээд олон үе шаттай явагддаг. Одоо бид нэр энэ жил ихтэл 190 км зам шинээр эхлүүлэх гэж байгаа шүү дээ, тийм. Ингээд бид нэр заавал тендер бичвэрнээ боловсруулад Аз хөгжлийн банктайгаа төсөлдөж Аз хөгжлийн банкнаас заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Дараад нь гүйцэтгэж шалгаруулад Аз хөгжлийн банкнаас дахиад зөвшөөрөл авах хэрэгтэй. Ингэж нөгөө гэрээ байгуулах юм дээр очино. Дорнодын замын тухайд хамгийн сүүлд одоо шинэ хоёр гишүүн асан одоо бас нэлээд шөмжилттэй хандсан зүйл бий л дээ. 6 км зам тавьчихлаа. Зам барилгын ажил татуулж байна. За зүгээр Дорнод аймгийн замын хувьд бол нийтдээ нэг 288.4 км замын барилгын ажил явагдаж байгаа. За үүнээс энэ 143 км зам насны зам компани хийж байгаа. Нодны уул нь 12 онд ашиглалтанд төгсөй байж байгаад ашиглалтанд өгч чадаагүй. Тэгээ бид нэг гэрээний хугацааг одоо алтан тооцох нөхцөлтэйгээр сунгаад тэгээд 13 онд ашиглалтанд өгөх байсан бас оруулж чадаагүй. Тийм учраас бид 14 онд энэ замыг салгаж авсан. 143 км замыг бид салгаж аваад 3 хэсэг болгоод дахиад нөө сонгон шалралтаа хийгээд ингээ явж байна. За ямар ч байсан хөгжлийн банк руу бид эхний байдлаар компаниудаас шалруулаад нэрийг явуулсан. Тэгэхээр одоо гэрээ байгуулах шат маань 8 сарын дунд авцаа гэрээ байгуулах болчиход байгаа. Тийм учраас энэ 143 км замын хувьд бол одоо яг барилгын ажил дуусгаад хүндээ бас хүнд болж байгаа. Ер нь энэ жил амжих юм лөө. За 143 бол их хэцүү. За бусад үлдэж байгаа нэг 97.1 үлдэж байгаа нэг 150 гаруй км зам үлдэж байгаа. За энэ бол барилгын ажил бүрэн дуусна. Одоогийн байдлаар 97.1 км зам нь асфальт гучлалтаа хийцэн ажил нь ингээд дуусч байна. Одоо цаана 48 км замын гучлалт үлдэж байгаа. Энэ бол ямар ч асуудалгүй ингээд дуусна. 143 км зам дээр л жоохон асуудал үүсэж байгаа. За энийг ямар ч байсан тэгээд компаниудаа гаргана. 6 км ширээ тавьсан биш л юм байна. Тийм бол биш ээ. За. Тэгэхээр ер нь энэ одоо дуусгаж чадахгүй нэгээд
өөр компаниудад хуваарлагдаж байгаа замуудыг энэ жилдээ амжихгүй гэж ойлгож болохгүй. Одоо жишээ нь Булган говьолтын яагаад байсан ч гэдэг юм уу? Баян говьолтой юу? Тий, говьолтой. Гэхдээ ер нь юу л да Завхан говьолтой хоёр аймгийн хувьд л нөгөө нэг Завхан руу 114 км эзэнгүү. Баян онгороос говьолтой руу 250 км зам эзэнгүү байхгүй. Энэ замууд маань яагаад ингэж вэ гэхээр нийт 350 км зам байгаа. Энэ замууд маань нөгөө концессийн хэрэгжүүлэлээр концессийн жагсаалтанд орсон замууд. Тэгээ энэ маань нөгөө эдийн засгийн хөгжлийн яамдаа сонгон шалрал тендер мендер бүх юм явагдаж байгаа. Тэгээ тэнд маань одоо тендер зарлаад бас сонирхож компаниуд нэг шаардлага хангасан компаниуд шалгараагүй юм байлаа. Тэгээ одоо дараагийн шат нь шууд гэрээ байгуулах юм руу орж байгаа. Тэгэхээр одоо гэрээ байгуулгын зам бол дамаа энэ урт замууд бол дуусна гэж одоо байхгүй болчиход байгаа. Тэгэхээр говьолтойгоос наашаа явж байгаа 128 км замыг бид өнөөдөр тусгацсан. Одоо ерөөсөө энэ хоёр хоорондох тэр замууд л үлдчихэж байгаа. Концессийн замууд л үлдчихэж байгаа. Тэгэхээр зам барих гэж байгаа компаниуд маань шууд гэрээ байгуулах сонирхол илүү нэг концессийнхыг илүү сонирхож байна уу? Ер нь зам барих гэж байгаа концессийн зам маань ерөөсөө өөрөө мөнгөө гаргаж ирээд буцааж авах учраас тэр бол тэр компаниуд сонирхол биш болно тийм ээ. Тийм учраас аль болох бэлэн хөрөнгө мөнгө нь бэлэн байгаа замн дээр орж ажиллаад гүйцэтгэлээр санхүүжилт аваад ингээд шуурхаа явах нь тэдний замыг сонирхолтой байгаа л да. Уг нь бол одоо концессийн чинь хамгийн зөв арга зам байна гэж саяхан болтол үздэг байлаа шүү дээ тийм ээ. Тэр бол одоо бас хөрөнгө санхүүгүй байх үеийн л асуудал юм уу та. Тэгээ ер нь бол мөнгөтэй холбоотой асуудал нэгт. Хоёрт нь бол концесс мөн өөрөө дотор олон төрөл байна л да. За энэ барих шилжүүлэх гэх бидний нөхцөлийн концесс бол ерөөсөө л бариад буцаагаад улсаас мөнгө авна гэдэг бол ерөөсөө баг мөнгөгүй зовлонгоор л хийлгэж байгаа асуудал. За би өөртөө бариад ашиглаа шилжүүлэх нөхцөлтэй замууд бол бас арай өөр нөхцөлтэй. Тэд маань мөнгөө гаргаж барьчаад дээрээс нөө төлбөр аваж ашигаа олоод буцаагаар улсад мөнгө үлгээх гэж өгөх зорилттой учраас энэ концессууд маань илүү давуу талтай. Шууд гэрээгээр гэхлээрээ компаниудад маань илүү ашигтай, хүн суртал багтай тийм болоод явж байна. Тийм, ер нь бол тийм. Ер нь бол сонгон шалралт гэдэг нь бид нар ч одоо төсөв батлагдана, хөрөнгө шийдэгдэн. Тэгээд нөгөө тендерээ зарлаад гүйцэтгэж шалруулах гэж явсаар байл нөгөө барилгын нөгөө богинохон сезоны хугацаа маань өнгөрчих гээд идэв. Одоо бид нар чинь нэг хавар нэг дулааран гутал уралдаж гараад намар хөвтөрхөөс өмнө ажиллаад дуусгах тийм зорилттой тийм шахуу ажилтгал болсон. Тэгээд яг энэ хугацаанд л бол амжуулахын тулд одоо бол нэгтгэн гэрээг нь байгуулаад эртхэн бэлтгэхийн хангуулалт гаргаж ивэл барилгын ажил маань одоо сезоныхоо хугацаанд бас утгын зам ашиглалтанд орох тийм боломж хүрдэг юм л да. Тэгээд одоо ер нь танай зүгээс гарч байгаа мэдээллийг харсан ч гэсэн үүсэж байгаа нөхцөл байдлыг харахад ч гэсэн ер нь хөгжлийн банк эдийн засгийн хөгжлийн яамн дээрээс одоо тэр тендерээр шалгарч байгаа энэ нөхцөл байдалд бол танай яам хяналт тавих, танайхаас шалтгааллахгүй зүйлийг танайдаа хариуцлага тооцох ийм зүйлүүд ажиглагдаад байна л да. Тэгэхээр энэ явдлыг одоо яаж зэгцэлж одоо уяж холбоход бол тийм амаргүй юм шиг байна. Яагаад гэвэл өмнө нь манайх тэр бүр хөгжлийн банкны санхүүжилт тэр одоо бүтээн байгуулалтын ажилд хийгээд байсангүй эдийн засгийн хөгжлийн яам гэдэг бас манайд шин зүйл байлаа. За тэгээд эндээс хөрөнгө санхүү тендрээ шалгаруулж шийдээд түүгээр нь одоо зам тээврийн яам ажиллаа явуулах. За тэгээд түүгээр ажиллаа явуулж амжаагүй тэнд өөр яамн дээр уягдсан ажлыг танайдаа хариуцлага ярих гэхээр асуудалтай болчиход байна л да. Энийг одоо ер нь ямар зохицуулт хэрэгтэй энэ бол дамаа энэ концессийн гэрээгээр хэрэгжүүлэх гэж байгаа энэ замууд дээр бол бас төлөв ажиллаж байгаа. Энэ бол яг тэр концессийн тухай хуулиар ерөөсөө эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэгч нь болж байгаа. Зохион байгуулагч. Тэгэхээр яалтчгүй эдийн засгийн хөгжлийн яамн дээр тендер сонгож шалралт яваад тэнд бүхэн ямах юм эрхэм тэр хуулиар ингээд болгочихж байгаа. За гудамж төслийн хувьд л өөр л дөө. Энэ бол одоо нийслэлд явж байгаа аймагуудад явж байгаа энэ төслийн хувьд л эдийн засгийн хөгжлийн яамн дээр одоо төсөл хэрэгжүүлэлт нэгж байгуулад ажиллаа хийгээд явж байгаа шүү дээ, тийм ээ. Уул нь энэ маань бол яг зөв ёсоор бол нийслэлд явж байгаа нийслэлийн засаг даргын харьяанд орон нутагт явж байгаа нь одоо зам тээврийн яамны харьяанд байдаг ч юм уу, тийм. Ингээд яв хэрэгжих боломжтой байсан бол гэж харддаг, тийм. Тэгэхээр та нарт ер нь үүнээс болж хүндрэл хэр үүсэж байна? Одоогийн байдлаар яг концессийн замууд дээр бол нэг гүйцэтгэж шалгараад ажил эхэлсэн байхгүй учраас одоохондоо бол энэ талаар бол зарагддаг. Гүйцэтгэж шалгарах ажиллагаа удаад нөө барилгын ажлын зам л хойшлоод байгаа бол ийм л боломжтой. Харин тийм энэ асуудал төр ч одоо ажиллаа явуулах гэж байгаа тухайн компаниас ахуулаад за тэгээд бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа танай газрын асуудал шүү дээ. Танай яамны танай энэ бодлого хэрэгжүүлэлтийн зохицуулах газрын энэ асуудал энэ бүхэнд бол одоо асуудал үүсэж байгаа юм шүү. Үүнийг одоо засгийн газарт ч юм уу тавих боломж байдаг. Маш их ярьсан. Анх концессийн захисаалтанд оруулахаас нэг хэсвэлэл бидэнд ярьсан. Ерөөсөө ингэх юм бол хэрэгжих үндэсгүй болчихно шүү. Энэ айгүй хэцүү нөхцөл тийм ээ.
бид нар бол 2016 он гэхэд манай шинжилгээ засгийн газрын мөрийн хөтөлбөр бол бүх аймгийн төвийг нийслэлтэй хат хугацаатай замаар олно гэсэн том зорилт тавьсан тийм. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд бид нар энэ 4 жилийн хугацаанд маш шахуу энэ төлөвлөгөө гаргацсан байж байгаа тийм. Тэгээд энэ хөрөнгө мөнгнөөс шалтгаалаад концесс руу оруулаад ингээд одоо энэ жил ихт 1 жил алдаад ирнэ гэдэг бол энэ хойшоогоо маш урт замууд явна. Нөгөө 16 онд оруулах ажлуудаа улам шахагдаад улам цаадлал руу мөнгө их шаарддаг ийм нөхцөл үүсчихэд байгаа юм л да. Тухайлбал одоо гашуун сухад чиглэлийн зам биш үү? Одоо хамгийн түрүүнд одоо экспортын замч гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Зөвхөн төмөр замыг биш авто замыг нь бас тэгж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ замын асуудлаар л ихэд одоо эдийн засгийн хөгжлийн яам, танай яамны асуудлыг засгийн газар дээр бариад орж явах танилцуулж авах жишээтэй энэ нөхцөл байдлыг харахад тэнд мэрэгжлийн хүн байгаа юу? Зөвхөн санхүү эдийн засаг талаа харсан уу? Салбарын чинь онцлогийг ойлгохгүй гэд асуудлууд үүсээд байна л да. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг ер нь яаман дотор яаж зохицуулж юм танайхан? Гэхдээ одоо манай дээр бол яг энэ чиглэлийг хариуцсан улсууд бол бий. Хөгжлийн банкнаас санхүүжсэн бол хөгжлийн банкыг хариуцсан улсууд нь ч бий, гадаадын зээл тусламжийг хариуцсан улсууд нь ч бий, өөрийн хөрөнгө оруулалт, уул уурхай хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа замууд хариуцсан улсууд нь ч бий. Энэ чиглэлээр бол бидний үйл ажиллагаа хийгээл явж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж байгаа асуудал дээр бол одоо бас зарчмын үйл санал манал юмнуудаа өгөөл ингээл байр суурь илэрхийлэл ингээл явж байгаа. Замын гүйцэтгэгч компаниудтай холбоотой асуудлуудыг танай газар дээр тавьдгүү. Чанарын асуудал, бусад асуудлууд ер нь танай газар дээр орж ирдгүү. Хаана ханддаг? Ерөөсөө л энэ зам тээврийн яамтай гэрээ байгуулад хэрэгжиж байгаа бүхэл замын ажил, чанар, гүйцэтгэгчтэй холбоотой, зөвлөгтэй холбоотой бүх асуудлууд манай газараа дамжаад бүх юм ингэж явна. Тэгээд одоо насны замын зарим компанид зарим ажлыг нь болохгүй байна, бүтэхгүй байна гэхэд нь яагаад заавал дахиад ажиллав гэдэг юм бэ? Тэнд шалгараад байна л гэдэг үг. Бид нэр яг энэ өмнө нь хууч нүн авто замын газар байх та яг дандаа нэг сонгон шалгуулалтаар явдаг байсан шүү дээ. Тэр үед маань бас үндэсний компаниуд маань бас зарим компаниуд маань жижиг тийм ээ томоохон хэдэн компани байлаа. Тэгээ уртаар нь замын тендер зарласан үнэлүүлгээл ороолыг шаардлага хангаж байгаа компаниуд гэрээ явуулаад авцсан. Одоо жишээлбэл Дорнод руу гэхтэл одоо 143 цаана 94-гээ 2 замыг насны зам компани гэрээтэй байсан. Бид нэр 2013 онд 94 км замын гэрээг нь цуцлаад ингээд хуваасан. 4 хуваасан. Энэ жил нөө 143 км замыг өгсөн. Тэрийг бас дуусгах чадаагүй энэ дахиад гэрээ цуцлаж байгаа юм асуудал байна. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил гэж ярьдаг штеп. Энэ зөрчлийн хувьд таны дээр ер нь зөрчигдөх тохиолдол хэр байна? Одоо албан тушаалтантай холбоотой, тэдний хувийн компанитай холбоотой асуудлууд гэл одоо мэдээллийн аль ч сайт руу орсон бичигдээд байна шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн эдийн засгийн байнгын хорооны дараа Гарамгай Баатрын Монроуд компанид зам илүү өгчлөө гэдэг асуудлыг бол одоо баг өдөр тутам уншиж байна. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчлийн тухай энэ талаар нь хяналт тавьдаг асуудлаа яаж зохицуулдаг? Анх ерөөсөө энэ яамд орж байгаа мэрэгчлэтнүүд, хэлцийн дарга, газрын даамар бүгд аялалтай тэмцэх газар ашиг сонирхлын тухай зөрчил юмнуудаа илэрхийлж байгаа. Тэндээс шалгаад ашиг сонирхлын зөрчилгөө бол энэ хүнийг томилж болох юм гэсэн зөвшөөрөл аялалтай тэмцэх газраас өгдөж байгаа. За хоёрт нь манай хуулийн гэлц гэж манай гэлц байж байгаа зам төр яам дээр энэ дээр ашиг сонирхлын тухай зөрчлийн тухай бүх мэдүүлгүүдийг тэнд бүрдүүлж ямар нэгэн сонгон шалгаруулалт, ямар нэгэн гэрээ байгуулахтай холбоотой асуудлууд дээр бүх тэр мэдүүлгүүдийг мэдүүлж явж байгаа. Тэгээд сүүлд шинээр орчихсон байвал бас шалгалтаа өгөөл орхоо. Тэгнь. Ерөөсөө л тэр. Ерөөсөө шинээр орж байгаа хүн болгон л тэр шалгалтаа өгөөл тэмцэх юм бол тэр ажилтаа тэмцэх газраас тэр мэдүүлгээ бүгдийг ингэж явуулж байгаа. Сая ганц хүсээд тэр зарим замуудыг шалгаж явахдаа одоо би эргэж ирээд бас хариуцлага тооцсон шүү гэж анхааруулж байгаа харагдсан л та. Тэгэхээр одоо энэ замын ажлуудыг дуусгачнаа гэд үлдсэн ажлууд байгаа шүү дээ. Та бүхнийг одоо гүйцэтгэл шалгаж явах хугацаанд. Тэгэхээр тэр ажлуудаа хизээ шалгаж үргэлжлүүлнэ гэж. За сайдын хувьд бол одоо ерөнхийдөө Өмнөгов аймаг руу нэг явсан, Хөсгөр аймаг руу явсан. За одоо энэ 8 сард байхдаа Дорнод Сүхбаатар аймгаа үзсэн. За ингээд сайдын хувьд л шалгаад ингээд явна. Араас нь бид нэр манай газраас граф гарцсан байнгын одоо энэ замууд руу явж байгаа мэрэгчнүүд байна. Одоо хэлцийн дарга би өөрөө яг манай ахлах мэрэгчлэлт явна гэж хэлжлээд замууд руу байнга явж байгаа. За энэ бол юу гэхээр сайдын өгсөн өрөө даалгаврыг шалгах. За мөн өмнө өгсөн өрөө даалгавруудаа шалгаад ингээд явах. За тэгээ асуудалтай зүйл гарах юм бол яамн дээр дуудаад төрийн нарийн сайдын хэмжээнд уулзах асуудлыг шийдэх юм асуудал байнга хийгдэж явдаг. Одоо
хөгжлийн банкны ч юм уу эсвэл гадаадын зээл тусламжаар баригдаж байгаа замууд ч одоо асуудалгүй гэж бодлоо гэхэд улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа замууд дээр хэрвээ санхүүгийн асуудал зогсолт гацалт үүсэх юм бол яаж зохицуулах вэ? Энэ жилийн хувьд бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдажсэн замуудаас нүү зарцах гэсэн юмар 0 дүнтэй нэлээд хэдэн зам тусгагдсан. Бүр их өвсвэргүй бас болцсон замууд бас нэлээд тусгагдсан. За ягаад тэгэхээр нөгөө төсөв маань их хэцүү байсан учраас энэ замууд маань бас багтаж чадаагүй. За энэ асуудлуудыг бид сая засгийн газрын 2-3 удаагийн засгийн газрын уралдаанд оруулаад за 114 тэрбум төгрөгийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээ шийдвэрлүүлж чадсан. За мөн дээрээс нь Улаанбаатар дархан, Улаанбаатар 100 мод, Улаанбаатар Эрдэнэ санд гэсэн замууд дээр эвдрэлүүд их гарсан. За энийг засах хөрөнгөний асуудал бас 17.6 тэрбум төгрөгийг бас засгийн газрын уралдаанаар шийдвэрлүүлээд одоо энэ засварын ажлууд эхэлсэн гэж явж байгаа. 114 тэрбумыг хаашаа хуваарлах бол аль зам дээр? 114 тэрбум төгрөгийн ажил бол ерөөсөө тэр гэрээ байгуулсан хийгдээд үргэлжлээ явж байгаа замууд. Зөвхөн хөгжлийн банкныхаа улсын төсөв дээр байсан замын ажлыг хөгжлийн банк руу шилжүүлж гүйцүүлж гэсэн үг. Төсөв байхгүй Төсөв байхгүй. Энд аль чиглэлийн замууд байгаа вэ? Юу? Саяны тэр хөгжлийн банкныхад одоо тэр төсвийн санхүүжилт хүрээгүй дээр нь хөгжлийн банк оруулж байгаа дээр энэ 60 байж гэн. Энэ байж гэн 22. хаанх мондих. Энэ байж гэн өндөр хаан чавлсангийн 50. Тэгээ гүүрийн ажлууд байгаа. Гүүрийн ажлууд гэснээс нийслэлдэх автозамын ажлуудаас бас төгсгөлд мэдээлэхгүй юу? Одоо хоёулаа дандаа орон нутгийн чанартай замуудыг ярьлаа шүү дээ, тийм ээ. За нийслэлийн автозамын ажлын хүрээнд л одоо нийслэлийн автозамын газар тусдаа агентлаг ажиллаж байгаа тийм ээ. Агентлагийн хүрээнд зөвхөн орон нутгийнхаа зам. Тий, бид л ерөнхийдөө хөрөнгө оруулалт юмнуудын бодлогын хэмжээнд шийдэх, нэг стандарт техникийн бичиг баримтыг шийдвэрлэх энэ юмдаа л хамтарч ажиллаж бид нар бодлогын чанартай юм гаргаж өгнө. Гэвч яг хэрэгжилтэй бол автозамын хэрэгжүүлж агентлаг нь өөрөө зохион байгуулад ингэ юм. За баярлалаа танд. За манай ярилцах танхимын нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор зам тээврийн яамны замын барилга үйлдвэрлэлийг хэлсэн дарга Батцуур оролцлоо. Манай дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгч.